Сайн бацхан уу. За өнөөдөр энэ хүү бичлэгээр бүгдээрээ Primavera P6 программыг өөрийн компьютер дээр хэрхэн татаж суулгах вэ гэдэг талаар авч үзье. За тэгэхээр бүгдээрээ хамгийн эхлээд мэдээж вебсайт руу зоочлон за oracle.com гэж бичээд орох байгаа. За тэгээд энэ үйлдвэрлэгч маань энэ барилгын менежментийн энэхүү программыг үйлдвэрлэж гаргахаас гадна өөр бусад төрлийн дагалдах үйлчилгээнүүдийг санал болгодог. За бид нар яах вэ гэхээр бид нар бол эндээс resource гэж ороод за customer downloads буюу өөрийн хэрэглэгчдэд зориулсан татаж авах боломжтой зүйлсийг татаж авна. За тэгээд дараа нь юу гарч ирж байна вэ гэхээр нэгдүгürt та хэрвээ бүртгэлтэй бол sign in хийгээд орж болно. Хоёрдугаарт бүртгэлгүй бол мэдээж бүртгэл үүсгэх гэдэг товчийг дараад өөрийнхөө хаягаар тодорхой бүртгэлүүдийг үүсгэнэ. За тэгээ энд бол энэ сургалтанд эсвэл энэ программыг ашиглахдаа цаашид хэрэглэж явах тэр имэйл хаягаа оруулаад пассворд үүсгээд за тэгээд үүсгэсэн пассвордаа дахин давтаж энэ доотлохт хийгээд за мэдээж юугаа зааж өгнө, байршлаа зааж өгнө, бусад мэдээлэлээ шаардлагатай гэж үзвэл оруулна. За шаардлагагүй гэж үзвэл тодорхой товчлолч гэдэг юм уу те тэмдэг тэмдэглэгээр бичээд ингээд явна. За тодорхой энэ одны зурагтаанууд нь улаатсан байгаанууд нь ер нь заавал бичих гэдэг ийм юу байгаа. Заавартай. За энэ бүх процессыг миний хувьд бол өмнө өөрөө татаж авснаа хэлбэрчлээд хийчихсэн байгаа. Тийм учраас хэдүүлээ энийг харцгаая. За энэ гарын авлага файлыг яг энэ файлаар нь та бүхэн татаж авах боломжтой. Тэгэхээр дасгал ажлын файл гэдэг хэсгээс хамгийн ихний фолдерт байршиж байгаа. За зам нь болохоор би энэ бичлэгийн доотлолт ингээд зам нь яг тэр фолдерын тийшээ ороод аавшууг харуулчих. За энэ дээр яаж ийнө гэхээр түрүүний нөгөө downloads гэдэг лүгээ орсон байна. Окей. За дараа нь яаж ийнө гэхээр customer downloads гээд за ингээд энэ хаягаа үүсгэсэн. За хаягаа үүсгэсний дараагаар түрүүний ярьсан мэдээллүүдэд оруулахад бол үнэн зөв биш оновчтой шаардлага нь хангасан мэдээллүүдийг оруулаад шаардлага нь хангасан тохиолдолд бол таны имэйлээр баталгаажуулах ийм линк явуулаад тэрийг дарж энэ бүртгэлээ баталгаажуулаарай гэж байгаа. За тэгээд өөрийнхөө имэйл рүү Gmail руугаа ороод Gmail дээр ирсэн. За яг энэ иймэрхүү имэйл ирэх хэвээр. Тэгээд мэдээж энэ таны үүсгэсэн энэ эрх чинь ийшээ орж баталгаажуулна уу гэд товч байгаа. Тэрэн дээр нь дараад ингээд баталгаажуулна гэсэн үг. За үүний дараа бол яах вэ гэхээр амжилттай баталгаажсан бол ийшээ edelivery.oracle.com гэдэг энэ домен дээрээс ингээд баталгаажуулах уу гэвэл continue гэд дарна гэсэн үг. За ингээд үүний дараагаар continue гэж дарсны дараагаар дараагийн хийх ажил бол өмнөх ачаалсан байгаа вебсайтын хэсэг рүү ороод sign in товчийг дарна. Өөрөөр хэлбэл ингээд continue дараад таны бүртгэл амжилттай баталгаажлаа гэж надад мессеж өгж байна. Тэгэхээр за окей баталгаажсан бол би түрүүн нөгөө нэг хийсэн бүртгэлээрээ sign in хийгээд нэвтэрч орно. За энэ нэвтэрч орохдоо юу ашиглах вэ гэхээр нэг өөрийнхөө энэ сургалтанд эсвэл энэ программыг ашиглахад зориулсан имэйл хаягаа хийгээд за тэгээд үүсгэсэн пассвортаа хийгээд орно. Тэгэхээр энэ хоёр мэдээллийг бол тэмдэглэж аваад цаашдаа ашиглаад явах нь зүйтэй. Дээрээс нь бас тодорхой нөгөө энэ сургалтанд зориулаад имэйл нээгээд явбал их зүгээр гэж би бол та бүхэнд санал болгож байна. За пассворт бол өөрийнхөө ашигладаг ч юм уу те эсвэл энэ зориулаад ингээд тусдаа пассвортаа нээгээд явахд болно. Тэгээд энэ бол өмнөх хэсэгт оруулах ёстой. За дараагийн алхам бол бид нэр яг програмаа татаж авч суулгах байгаа. Тэгэхээр энэ програмыг татаж авч суулгахын тулд би яах вэ гэхээр энэ нэвтэрч орсны дараагаар надад ингээд ийм хайлт хийх зорилттой search bar гэж ярьдаг гарч ирнэ. За үүн дотроос би all categories гэдэг энэ доошо задлаад download package буюу package-ээр нь татах гэдгийг идэвхжүүлнэ. За тэгээд энэ дээр дараагийн алхам нь Primavera P6 Professional Project Management гэж бичээд хайхад бол илэрцүүд гарч ирж байгаа. Тэгээ энэ илэрцүүд нь ямар учиртай вэ гэхээр энэ Primavera программын өмнөх хөлбрууд тэгээд хамгийн сүүлийн хөлбруудыг харуулж байгаа. За яг миний энэ ярьж байгаа 2024 оны хувьд бол яг 23.12.00 гэдэг вершн бол гарсан байна. Тэгэхээр энийг татаж аваад буюу хамгийн сүүлийнх нь сонгоод тэгээд continue товчийг дарна. За continue товч бол энэ хажуу талд байна те. За энэ товчийг дараад энийгээ сонгоцсон. Ингээд
ийм одоо дараагийн харилцах сонгох үүснэ, шилжинэ. За үүний дараагаар дахиад continue-га дараад за ийм package байх юм байна. Окей. За энд бол бас нэг нөхцлүүд байгаа. Энэ үйлдвэрлэгчээс санал болгож байгаа нөхцлүүд. Тэгэхээр энэ програмын лицензийг яаж ашиглах уу, яах вэ гэдэг энэ эдгээрийг бол эндээс уншиж агаад сайн одоо ойлгоотой. За зөвшөөрж ивэл за энэ dot-ийн хэсэгт байгаа review and accept гэдгийг бол чеклж өгөөд тэгээд continue гэдэг ногоон тавьчаад дараад цаашаа явах юм аа. За ингэхээр юу харагдах вэ гэхээр энэ дээр одоо Primavera P6 програмын одоо download package харагдана. За бүгдээрээ бол яг энэ дээр хамгийн ихэнд одоо ашиглаж сурах гэж байгаа учраас хамгийн үндсэн аппликейшнийг татъя. Тэр нь юу байх вэ гэхээр энэ dot-ийн хэсэгт байгаа одоо энд харуулж өгсөн байна те. Dot-ийн хэсэгт байгаа application гэдэг ийм үгээр төгссөн энийг татна гэсэн үг. Энэ байна те. Primavera P6 professional application гэж байна. За applications нэг одоо идэвхжүүлээд mouse хоёроо дараад тэгээд save link as гэд энэ нь болохоор энийг шууд татаж эхлэх командыг эхлүүлж байгаа. Тэгэхээр татаж эхлэхийн тулд яах вэ гэхээр энэ дээр одоо замаа зааж өгнө би хаана хатгалах вэ? Тэгээд сүүлд нь тэрнээсээ олоод энэ програмаа суулгана гэсэн үг шүү дээ. За тэгээд ингээд татаж эхлээд одоо уншиж эхлэн энэ бол нэх удахгүй юм байна л 30 орчим минут дотор гэхдээ таны интернетийн хурдаас их шалтгаална гэдгийг бас онцолж хэлмээр байна. За ингээд нэг нь татсны дараа яах вэ гэхээр install-ыг эхлүүлнэ. За install-ыг хийхээс өмнө нэг анхаарах зүйл байгаа нь одоо бид нар бол zip файл буюу одоо шахсан файл те compressed file гэж мэднэ. Тэгэхээр zip файлыг ашиглаад энэ одоо ашиглаж татаж авч байгаа. Тэгэхээр энэ одоо zip болчихсон. Windows 11 дээр бол zip-ийг өөрөө шууд задлаад уншаа явцдаг. Гэхдээ Windows 11-ээс өмнөх одоо хөлбрууд байгаа бол тэрний яг гэхээр zip файлыг задлагдаг зориултынх нь 7 zip эсвэл WinRAR ч юм уу тэрүүгээр задлах нэ. За энийг дээр бас анхаарах хэрэгтэй. За ингээд файлаа задлангууд нөгөө файлын маань доотлолт байсан setup гэдэг P6 professional setup гэдэг нь бол ийм icon-тай болоод одоо харагдана те. За энэ үед нь болохоор бүгдээрээ яг хоёр дарж open гэд нээж уншуулад тэгээд энэ install суулгах командыг эхлүүлнэ. Тэгэхээр энэс яг дээш хүртэл бол бид нар яасан бэ гэхээр программыг хэрхэн татаж авч болох вэ гэдэг талаар авч үзлээ. За энэс хоошоо бол программыг яг суулгах талаар авч үзнэ. За тэгээд хамгийн ихний алхам бол энэ харилцах цонх гараад ирэхэд одоо typical гэдгийг нийлүүлэн ямарчсан сонгоод окей дарна. За тэгээд үүний дараа яах вэ гэхээр install хийх үү гэдэг одоо асуулт гарч ирж байна. Тэгээд окей. За install хийя гэд дарж байна. За иймэрхүү install бол уншигдана. За цаашаа яваад яах вэ гэхээр энэ Primavera P6 програм маань өөрөө нөгөө database дээр суйрлаж одоо portfolio гэж ярьж байгаа олон төслүүдийг ингээд нэгтгэж хянах. Тэгээ хүмүүс бас тэр database-ыг ашиглаж төслөө удирдахад ингэж зориулагдсан учраас төрөл бүрийн одоо database-ийн сонголтууд байна. За энэ дээр ингээд харуул хэдүүлээ хамгийн одоо энгийн анхлан суралцагчдад тохиромжтой database-ийн төрлөл run database configuration гэдгийг бол ингээд одоо эхний ээлжинд сонгоод окей дарна. Тэгээд энийг дармагт дараагийн харилцах цонх шинээр нээгдээд энэ дээр бид нар яг нөгөө түрүүний ярьсан анхлан суралцагчд нарт тохиромжтой P6 professional гэдэг энэ сонголтыг хийн. Тэгэхээр stand alone гэдэг нь болохоор ер нь бол өөрийнхөө компьютер дээр л database байлгана. Түүнээс биш одоо энэ cloud server дээр байлгахгүй, Microsoft SQL server дээр байлгахгүй, өөрийнхөө энэ компьютер дээр байршуулна гэж байгаа. Тэгэхээр энийг ингэж гаргаж ирэхийн тулд эхлээд энэ цонхны дээдлийн хэсэгт байгаа одоо add буюу нэмэх гэдэг товчийг дарна. За тэгээд ингээд цаашаа явах нэ. За энэ дээр анхаарах бас нэг юм нь болохоор энэ dot-ийн энийг сонгочоод хойдлын хэсэг дээр нь энэ дараагийн харилцах цонх дээр next гэж дарсныхаа дараа энэ new database гэдгийг нь бол үүсгэн хэрвээ анх удаа ашиглаж байгаа тохиолдолд хэрвээ одоо өмнө нь ашиглаж ирсэн ч гэдэг юм өмнөхтэйгөө нийлүүлж ашиглах гэж байгаа гэвэл дээдлийнх нь тэгэхээр бидний хувьд бол ерөөсөө тэр нэг хэрэггүй учраас одоо тэрийг хийн дээрэс нь энд одоо database гэдгийнх нь энэ dot-ийн мөрөнд энэ улаанаар тэмдэглэсэн хэсэгт бол бас өөрийнхөө тэр датаг нэрлэх нэрээ оруулж өгнө. За тэгээд ингээд next-ийг дараад явах нь. За энд бас харлуулсан байгаа өгөгдлүүдийг тус бүрд нь оруулж өгөх нь байна. За тэгээд анхаарах зүйл бол
ерөөсөө энэ дээр оруулж байгаа энэ улаан болгоцсон байгаа өгөгдөл маань жишээлбэл логин name гэдэг дээр та бүхэн дараа нь компьютероо нээх болгондоо энэ логин name хийгээд энэ пассвортаараа орно гэсэн. Энэний өмнөх нэг бүртгэл дээр бид нэр имэйл болон тэр Oracle компани вебсайтанд зориулсан хэрэглэгчийн бүртгэлээ үүсгэсэн бол энэ дээр бол өөрийнхөө нөгөө database зориулсан бүртгэлээ үүсгэж байгаа гэдгээр бол ялгаатай байгаа. Тийм учраас тэрийг бас анхаарч үзээд энэ нэр одоо нэвтрэх нэр зэргийг бол цаашид ер нь тогтмол ашиглана гэж тооцоод үүсгэнэ гэсэн үг юм аа. За тэгээд ингээд next дарна. За next дарсны дараагаар энэ хоёр хоёулаа чеклэгдсэн байгаа. Дараагийн харилцах цонхон дээр за одоо энэ юмнууд маань ингээ ерөнхийдөө болж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэний дээдлийн чеклээд доотлын чеклэхгүй орхин за үүний дараагаар save төвчийг дарна. За тэгээд ингээд save төвчийг дарсны дараагаар нөгөө хуучин яг ингээд эхлэхээс өмнө харагдаж исэн энэ харилцах цонх маань одоо эргэж гарч ирнэ. За энэ бол үндсэндээ бид нарт юг илэрхийлж байна вэ гэхээр энэ одоо database бол үүсчлээ. Тэгээд окей за үүссэн юм чинь x гээд x-ийг дараад гарах юм аа. За ингээд программыг суулгах ажил бол дууслаа. За одоо программыг нэгэд суулгацсан учраас одоо нээж ажилуулна. Тэгэхээр мэдээж ойлгомжтой. Компьютер дээрээсээ програма дуудаж гаргаж ирнэ. Тэгэхээр би Primavera гэж бичвэл P6 гэт одоо Professional 64 гэж гарч ирж байна те. За энэ дээр бол энэ алдаатай байна. Professional 64 гэдгийг одоо сонгоод окей явна. За тэгээд энэний дараа яах вэ гэхээр те өөрийнхөө нэг түрүүний миний сануулаадсан логин name болон үүсгэсэн пассворд хоёроо хийгээд connect хийн. Тэгээд цааш явна. За ингээд яг хамгийн ихэнд бол нэгтгэхэд бол юу гарч ирэх вэ гэхээр ер нь бол энэ нийцсэн гэсэн үг. Гэхдээ ер нь цаашдаа нээх болгонд ийм нэг харилцах цонх гарч ирнэ. Хэрвээ нэг зүйлийг тохируулж өгөхгүй бол. За тэр нь юу байх вэ гэхээр энэ Primavera P6 программын одоо зарим нэг үг хэллэг нь салбарт зориулагдаад арай өөр сонголттой хэрнээ агуулга нь адилхан байгаа. Тийм учраас жишээлбэл энэ дээр бол ямар индастрид энэ программыг танаа байгууллага ашиглах гэж байгаагаа сонгоо гэдэг бол хэсэг байна. Тэгэхээр энийг бол admin reference дээр ингээд одоо тохируулж өгнө гэж тэ. За окей гэж дараад би яах вэ гэхээр ийм харилцах цонх ер нь бол default тохиргоогоор харагдана. Тэгэхээр би яах вэ гэхээр за admin preferences гэдэг рүү н ороод за тэгээд яах вэ гэхээр энд ийм харилцах цонх гарч ирнэ. Тэгээд industry-ийн сонгож байгаад engineering and construction гэдэг. За тэгэд үндсэндээ close гэснээр бол энэ Primavera P6 программыг хэвдүүлээ ашиглаж эхлэх хичээл рүүгээ орж болно. За нэг зүйлийг дахин анхааруулж хэлэхэд энэ программын маань яг бүрэн потенциалаар нь ашиглах тэр боломж нь оригинал одоо тийм хөлбрийн бүрэн потенциалаар нь ашиглах боломж нь 1 сарын хугацаанд та бүхэнд идэвхжиж байгаа. Тийм учраас 1 сарын хугацаанд Primavera-г сонирхож байгаа, хэрэглэмээр байгаа хүмүүс нэлээд одоо өөрийгөө шахаад, суралцаад тэгээд явсан нь бол илүү оновчтой. Тэгээд энэ видео сургалтаар бол та бүхэнд Primavera P6 программыг одоо анхан шатны төвшөнд ашиглаж эхлэхтэй холбоотой ерөнхий одоо тэр зүйлсийг тодорхой жишээн дээр хийж харуулах болно. Тэгээд мэдээд цаашаа энийг project management-ийн онолтой холбоод илүү яг одоо гүнзгий ашиглахын тулд мэрэгжлийн хүний одоо бас чиглүүлэг, ментор, зөвлөх үйлчлэгээ хэрэгтэй гэдгийг бас сануулж байна.